За ингээ эхэлчлээ тийм ээ. За тэгэхээр түрүүж байгаа хоёул юу орох юм бэ тийм ээ. Дахиад Facebook руу орно тийм ээ. Өргөжлөл юм тийм ээ. За Facebook руу орох хэрэгтэй. За Facebook руу орлоо. Танад энд гам доктор руу орно тийм ээ. Facebook руу орлоо. Бичиг хэрэг хамаатай юм тийм. Тэгээд танад энд тан цагаан руу орно тийм ээ. Танад энд. Хамаатай байна. Яа, дутчихв. За уучлаарай энэ хурд удсан учраас тийм ээ. За ингээд танад энд Facebook-ийн нөгөө танад энд гам доктор гэсэн пэйж рүү орчлоо. За одоо өргөжлөлөө явна шүү дээ түрүү ярьжсэн яагаад тийм ээ. А тэгэхээр бол хоёул шууд иш орно тийм үү. За та одоо энэ дээр яах юм ш тийм ээ. За би одоо яриад их. За. Тэгэхээр энэ саяны зургийн үргэлжлэл тийм ээ нөгөө. Тэгэхээр энэ маань яг хөө зэрэг халдвар маань нөгөө халдварт ням маань яаж халдах вэ гэхээр одоо энэ бол нөгөө тусгай зургийн анимашн гэж үзэх болно л доо. Тэгэхээр одоо бол яг л нөгөө бактериуд маань яг тэр хэлээ. Яа яахгүй. Ингээд дарах явах юм болоо. Ингэчээр дуу нь байхгүй дараа явахгүй юм байхгүй. Байхгүй. Дуу хамаагүй шүү дээ. Дуу хамаагүй. За. Ингэж явах юм. За одоо явчихаг байсан. За тэгэхээр одоо бол түрүүний үргэлжлэл зураг. Нөгөө нянгууд чинь ингээд буул шүдний завсраар орлоо. Шүдний чулуу өнгөр байгаа шүү дээ. Ингээ өнгөртөө оронгуудаа л яг уу. Ерөөсөө тэгэл одоо ингээл яг халдарч байгаа байхгүй. Нарийн ялгсан сүсээр яаж явж ийн. Ялгсан сүсээр ингэж явсаар байгаа л цус руу орно. Ерөөсөө энэ. За одоо дараагийн видеогоо үзлээ. За энэ дараагийн бичлэг бол маш чухал. Ерөөсөө за энэ бичлэг тийм ээ. За буулийн үргэлжлэлийн бактерид нян чинь өөрөө таны одоо цус гаргаад байгаа буулийн дотор энэ бактери чинь ингээл хэдэн саяар арцгаж байгаа. Айл энэ хар тэр ингээл энэ жижигний арцгаж байна. Тийм ээ. Энэ ерөөсөө нөгөө бактерид одоо энэ гүйж шин нэ. Урсаал ингээл тийм. За энэ харж урсч шин. Асар урсч энэ харж тэр ингээл энэс гадна энд бас нарийнхан манайхаар спирохет гэж энэ бактери байдаг л та. Энэ чинь маш олон төрлийн бактериуд цуглуулга шин. Энэ юм дотор таны буулийн дотор ч юм байна. Таны цусан дотор ингээд урсаа явж ийн гэсэн үг. Энэ харж. За энэ спирохет гэдэг энэ нарийнхан юм утас шиг мох. Энэ бас нэг өөр төрлийн бактери ингээд хамт явж шин. За энэ хар энэ хөдөлж ийн харж байна тий. Энэ хар энэ том. За шаргал энэ хар хөдөлж байгаа шүү дээ. Энэ хөдөлж ийн бүгд энэ чинь буулийн үргэлжлэлийн бактери нянгууд шүү. Одоо энэ асар их байна шүү дээ. Тэр чигээр энэ бактери чинь тэр чигээр бактери. За одоо харуул та. Цусан дотор одоо энэ ингээ хөдлөө явж байна. За энэ хараа гүйж байна. Энэ харууд энэ явж шин энэ явж байна. За ингээл одоо урсч байна. За энэ хараа тэр чиг энэ бол тэр чигээр бактери гацчлаа. Тэр чигээр бактери байхгүй. За ингээ урс энэ хараа энэ арцган шин. Ийм юм чинь л одоо таны буулийн цусан дотор чинь урсаар явж байгаа шүү. Тэгээ эн чинь бол аль нэг эргэтийн системд нөгөө цусаар урсаж яваад очиод наалтаал яг ийм наалтад үүсгээд тэгээд бөглөрөөл зүрхний шигтээс ч юм уу ингээд бүх төрлийн өвч үүсгдэг байхгүй. За энд бол одоо бид нар яг нөгөө мэрэгжлэлээр энэ нөгөө дархлааны ис нөгөө бактеритэй чи үз тарж шүү дээ. Дархлааны ис үз тарж байгаа. Бас ингээд үз тарж байна. Гэх мэтлээ. Хоёр тарж. За одоо тийм ээ. Яаж явахгүй. Тэгээд энэ одоо чи харж байна тийм. Нэгээс арцган шин тийм. Гэтэ энэ танад энэ тэр ороод үзэх юм илүү сайн үзэх боломжтой. Илүү сайн үзэх боломжтой тийм. Танад энэ гам доктор руу ороод харах юм бол тийм. Хэдийн саяар энэ бөөгнөр ингээд бактерийн бөөгнөр ингээд бүр хөдөлж чадхаа байцсан тийм. Энэ арай сиргс гэдэг нь хөдлөөд нь шүү. Энэ том юм бол одоо биднес хэлж байгаа дархлааны ис. За макрофаг барьж иддэг баг. Барьж иддэг. Энэ чинь үн чинь бас цусны дотор дархлаа энэ за энэ хөдөлж ийм том болсон. Энэ бол өстэй. Энэ тэр чигээр л одоо нөгөө нян шүү. Буулийн үргэлжлэл ийм л юм агуулаад явж шít аман дотор. Буулийн тий бууж цус гараал ингээд өрөвсөл явж байгаа. Ингээд цусны дотороо урсаад явж байгаа. Энийг бол одоо бид нар тун удахгүй бас Монголд энэ микроскоп энэ онцлог оруулж ирэх гэж байна л да. За. Энэ 4 сар ихэд одоо бас манай энэ шүдний хамтарч хэлэг эмнэлгүүд маань одоо энэ тийм ээ монголчуудаа ард түмний энэ өвчнөөс хамгаалъя одоо сэргийлье энэ өвчний эсрэг одоо хамттаад энэ онцлогыг өндөр мэдрэмжийн микроскоп онцлог гэдэг энийг оруулж ирээд одоо их гэж
Тэгээ энийг явандаа бол онцлуулаад ингээд ер нь чимээгөө тахал гэдэг шиг аюултай өвч юм шүү дээ. Энэ угаасаа чимээг тагаал тийм мэдэгдэхгүй чи ингээд гэсэн утгаас янз бүрийн өвчний хөөсөр болдог тийм асар хэмжээний зүйл арцган шүү дээ харж энэ бол хөдөлж чадгаа байц. Энэ маш том макрофаг даах нь байц тийм ээ. Ингэж энэ дархлааны хийж ингээд идээл байж байгаа. Бид нар чинь тэмцэж байгаа шүү дээ. Энэ дээр идэж шүү дээ энэ бол энэ идэж энэ дархлааны хийж байж ингээд аль юу идэж чинь гэж энэ яг нөгөө микробыг идэж байгаа байхгүй идэж устгах нөгөөдөл чинь нөгөө аюултай микробуудыг тийм ээ бөөлн өсөж үүсгэж байгаа микроб энэ цагаан бөмбөг барьж авч идэв барьж авч идэв энэ асар энэ байна тийм энэ ч бас дархлааны эсүүд шүү дээ. За энэ бол одоо урс энэ чинь ингээд цусны урсгал шүү дээ энэ өөрөө ингээд урс чинь энэ ингээд бас энэ урт энэ спирохойд гэж энэ бактери байж байна тийм ээ. Энэ чинь тэгээд энэ одоо энэ жижиг энэ бүгд өөрийн хард ингээд хөдлөөл энэ бол ингээд хөдлөж чадгаа байсан юм шүү дээ. За ийм л одоо цусан дотор цус бол яг гол шиг урсч дотор загас шиг явж загас шиг л ингээд яваад дуртай эргэтэн рүүгээ очиад өрөөсүүлээд энэ чинь ингээд өчнөө 100 одоо ингээд эн чинь ингээд насан туршдаа та энийг буулнаа өрөөсөлөө эмчилж чадахгүй бол насан туршаа та энэ бактеритайгаа явж ирэл гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо эн чинь олон одоо юу гэж 5-аас дээш жил ингээ 10 20 жил болоод ирэхээр л архаг тухайн эргэтний архаг өрөөсөл үүсгээс үлдээ шууд хавдард үүсгэж. Эн чинь бол одоо би түрүү хэлж ирсэн холбох хэд рүү очиод бүх холбох хэдийг хайлуулаад тэгэл одоо үе мөчний өвчин. Зүрхний аль нэг судад очиод зүрхний зүүн талын хавлахыг сонгуулаар гэмтээдэг юм байна. Тэгэл нөгөөдг чинь ингээ бөөгнөрөөр явж байгаа л очиод наалтаараад зүрхний судсыг бөглөөл зүрхний шийдээс. Тархин цус харуул. Тэгээ энэ дараагийн хэсгүүдээр бол тусдаа ярина л та бид нэр. Тэгэхээр юу штэ би л гэж бодлоо за хавдраас урьдчилан сэргийлийг бол тусаа цэвэр байлгал гэж штэ. Яг тусаа цэвэр. Тусаа цэвэр байлгыг бол уучлаарай бас амны хөндийг аюун байлгаа. Гадаад орчиндээ харьцаж байгаа фильтр буюу энэ одоо бөөлөө тий бөөлөнд байгаа энийг л бас усах хэрэгтэй. Бөөл чинь одоо эрүүл байх хэрэгтэй. Бөөл эрүүл байж ш та эрүүл байх нэ. Одоо бүх хэрэгтэй систем эрүүл. Тэгэхээр ер нь хавдаас урьдчилан сэргийлийг гэж байгаа юм бол та тусаа цэвэр байлга. Тусаа цэвэр байлгыг бөөл чинь бөөлөр чинь балаа муухай юмуд ороод ш хатнаас. Тий тэгээ ш бөөлөнд ороод бөөл шүтний завсар дээр наалтаал тэгээд чулуу үсэл өнгөр эхлээд өнгөр үсэл чулуу үсэл. Яг энэ өнгөр чулуу хоёр чинь юу вэ? Энэ микробыг агуулдаг. Гадаад орчноос тийм муухай одоо бактериуд таны цуснд яаж орж байгааг танаа дент гам доктор гэдэг Facebook пэйж рүү ороод түрүү чинь тэр видеог үзэх юм бол илүү ойлгомжтой тийм үү? Видеог үзээд тэгээд тэр зургуудыг үзэхээр одоо миний ам аль үрслийн ашигтандаа явж байгаа юм бол тийм ээ. Энэ гурван видеон дээр л байгаа шүү. Баян дээр л. Тийм ээ. Энд чинь ингээд нүдэн тарагдахгүй ингээд үргэлж мөнхийн хідэн саяараад одоо урсч цусны дотор орох юм шүү дээ. Тэгэхээр дэлхийн одоо энэ хөгжилтэй орнууд дэлхийн нийтээрээ энэ өвчин тахал мэт энэ чимээгүй өвчнөөс сэргийлэхгүй бол хэдэн зуун өвчний үр юм байна. Дэлхийн буудлын холбоо гэж байхгүй юу? Яг буулны холбоо гэж байхгүй зүгээр яг энэ мэрэгчлийн холбоо гам ассоциашн гэж байна. Одоо перидонтологийн ассоциашн гэж байна л да. Тэр гам ассоциашн гэсэн үг үү? Гам ассоциашн. Буулны ассоциашн холбоо гэсэн үг. Одоо буулны хаагаад юм. Америк нэгдсэн улс энэ бүхэл улс оронд байна л да. Өвчин буулз. Манай Монгол Улаанбаатар та. Яг манад бас энэ перидонтологийн холбоо гэж байдаг юм байна лээ зүгээр. Яг гам холбоо гэж байхгүй зүгээр. Сая бол бид нар бас ийм тусгай яг буул шүдийг хамгаалах төрлийн бас байгууллага бас байгуулсан. Харин гам холбоо гэж байгуулсан. Аюулгүй байдал зогсгоцсон юм шүү дээ. Тийм асар одоо энэ чинь тэгээ халдвар төвчин тийм ээ шүлсээр дамждаг амараас аман дамждаг тэгээд амаараа одоо энэ зураас шиг юм уу шүү дээ наадуу ч одоо бүгдөөс багт нянгууд шүү дээ энэ бөөл цус гараад бөөл өрөвсөлтөй амнаас үнэртэй явж байгаа хүний ам дотор та ийм бөөлц шиг ийм одоо тийм ээ жорлон шиг юм аваа явж шүү дээ ийм л юм аваа тэгээ эн чинь таны цусан дотор урсаал явж байгаа шүү дээ бүх хэрэгтэн систем дотор чинь ингээл арцганаал явж байгаа. Тэгээ яагаад өнөөдөр дэлхийн энэ гам буулны холбоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж хэлж байгаа юм таны цус эрүүл цус байхгүй бол энэ бүх өвчний үр энэ бактери чинь хавдар үүсгдэг юм байна алстаа. Ер нь тий та хичнээн сайхан юм сайхан өслийг бүрдүүлж өгч байна. Нөө булгийн их нь болонгоргүй бол эцсэн болонгоргүй гэдэгтэй адилхан тийм ээ. За тэгэхээр одоо энэ удаа бол ямар ч байсан энэ микроб гэдэг ийм одоо нян байдгийн байна гэдгийг манай хүмүүс харсан баг тийм. Одоо хэдэн секунд үлдэл 10 секунд. За тийм ба. Тэгэхээр та бүхэн маань бас энэ видеог сайн үзээрэй. Тэгээ амаа нэг амны хөндөгөө буулаа нэг шалгачаараа тийм ээ. Тэгээд одоо хамгийн ойр байгаа шүдний эмнэлэгт очиж хандаад танаа гэж гам доктор гэдэг сайт руу ороорой. Пэйж рүү ороорой тийм. Танаа дэнд танан цагаан шүдний эмнэлэгний буулны доктор гэсэн тийм. За дуусчлаа. За дуусчлаа. Окей. За 26 секунд үлдчихэж байгаа юм. 25 секунд үлдчихэж байгаа. За тэгээ яг эцэст нь би хэлэхэд бол хамгийн ойр шүдний эмнэлэгтээ очоод одоо эмчээсээ зөвлөгөө аваарай. Буулны өвсөлтөө бол та тийм ээ. Энэ буулны өвслөө бол юуны дөрөнд шүдний чулуу өнгөрөө цэвэрлүүл дараа нь одоо буулны өвслийн эмчилгээ тийм. Тэгээ үйлчлүүлэн хийлгээрээ
Тэгэхгүй бол одоо ийм л мянга тэгээд яваад ах. Одоо энэ бол эцэстээ танд бол аюул занал учруулнаа л гэж хэлээ.